Сайн байцгаана уу? За, та бүхэн Cozy Talk буюу Тухтай яриа гэсэн подкаста хүрэхэд бэлэн боллоо. Энэ подкастаараа бид нэр эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрэгтэйчүүдийн нөхөн өрчгөө, эрэгтэйчүүдийн гоо сайхан, эрэгтэйчүүдийн юу гэдгийг тэр болгоныг бүгдээрээ тухтайхан шиг ярих гэж бодож байгаа. Гэхдээ манай подкастын онцлог бол бид нэр мэрэгжлийн хүмүүсийг авчирч илүү нандин танд буруу ойлголттой байдаг болов гэсэн ойлголтуудыг засах мэрэгжлийн хүний мэдээллийг хүргэх зорилготой байгаа. За өнөөдрийн маань зочин арсны эмч, анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч, алтан цол эмч маань хүрэлцээрсэн байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд бас энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээд ийм чухал сэдв гэдэг нь бол эрэгтэйчүүдийн сэдвийг хүрсэн асуудлаар ягаад гэвэл Монгол улсад эрэгтэйчүүдэд яг хандсан, чиглэсэн үйл ажиллагаа ямарваа нэгэн энэ эмнэлэг ялангуяа эрүүл мэндийн чиглэлээр бол асуудал харьцангуй айгүйх бага байдаг тэгэхээр яг энэ дээр яг энэ орон зайд нөхөж энэ эрчүүдтэй сайхан эрчүүдтэй зориулж сайхан нэвтрэл хийж байгаа талархалтай байна. За баярлалаа. За тэгэхээр алтан цол эмч маань өөрийгөө жоохон товч танилцуулж өгөхгүй юу? За би 97 онд анагаах ухааны их сургууль төгссөн. За арсны мэргэжлэр бараг 30 жил ажиллаж байна тийм ээ. Ажиллаж байна тийм ээ. Тэгээд энэ хугацаанд бол хийсэн яасан ажиллаа гэхээр чи зөндөл юм байх байхаа тийм ээ. Тийм ер нь бол арс гоо заслын чиглэлээр мөн арсны эмч нарыг бэлтгэх сургалтын талаар маш олон зүйлүүдийг бол хийсэн байгаа тийм ээ. Анагаах ухааны их сургуулиас хэсэг багшилж исэн. Тэгээд бас ховийн эмнэлгүүдэд бас ажиллуулж байгаа. Арсны эмч нарын нийгэмлэгийн тэргүүнийг бас олон жил хийсэн гэж би бодож байна тийм. Тэгэхээр эмч маань даруухан тэрийг ярьсангүй за ойлголоо баярлалаа. За тэгэхээр хоёлаа өнөөдөр би эрэгтэйчүүдийн хувьд бас нэг эмзэг асуудлын бол ер нь арсны асуудал, үсний халцралтын асуудал гэдэг ер нь бол нэлээд онцлог юм болов эрэгтэйчүүдийн арс гоо сайхны талаар товчхон яриад үсний талаар илүү эрэгтэйчүүдийн үс илүү халцрах нь яагаад ямар шалтгаануудаас болдог вэ гэдэг юм уу энэ талаас нь хоёлаа ярилцъя гэж бодож байна. Тэгээд мэдээч хэрэг арсны гоо сайхан гэдэг эрчүүдийн гоо сайхан гэдэг асуудал бол ялгаагүй л нэг байх ёстой асуудал тийм ээ. Тэгэхээр эрчүүд маань гоо сайхандаа эмэгтэйчүүд чиг мэдээж хэрэг их анхаарал бүгд чигшүүлэгч төрхөөл, тоник төрхөөл, тос төрхөөл байдаггүй шүү дээ. Гэхдээ эрэгтэйчүүдийн хувьд арсаа хэрхэн арчилж байвал ер нь зүгээр идэм бол. Яг гоо сайхан гэхээр нөгөө бүхий л энэ гоо сайхан гадаад байдлыг бол нөгөө эмэгтэйчүүдтэй дандаа холбоос орцсон л та. Тэгэхээр мэдээж хэрэг одоо бол юм хөгжиж байна, амьдралын чанар дээшилж байна тэрнтэй холбоотойгоор хинч вэ, эрч вэ, эмч вэ бүгдээрээ өөрийнхөө гадаад байдалтай арсандаа тийм ээ өсөндөө илүү анхаарах нь бол мэдээ сүүлийн үед л ихсэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ мэдээж хэрэг амьдралын чанар дээшилсэн тэгээ тэрнтэйгээ холбоотойгоор мэдээж хэрэг гадаад байдал гэдэг нь хэдий дотоод хүний хувь хүний өөрийнх нь чадал хүчээс хамаарахгүй ялгаатай юм шиг боловч энэ болохоор нөгөө өөртөө ихтэй байдал нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх тийм ээ бие зөв авч явж явах хүрээлэлд орчны хүрээлэлд хүлээн зөвшөөрдөг хэмжлэн олон юмд нэлээд нөлөөтэй юм шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед эрчүүд байна гоо сайхны харьцангуй ялангуяа өссөндөө илүү их нөгөө анхаарж байгаа шүү дээ. За тэгвэл ер нь миний бодолч биш байх гэж бодож байна. Эрэгтэйчүүдийн үс халцрах бол нэлээд эмзэг асуудал тийм үү? Тэгэхээр хүмүүсийн дод нийтлэг ойлголт өгдөг штэ. За миний даавар багсаад байгаа юм болов миний үс халцраад унлаа гэж над дээр бол жишээ нь хүмүүс их ханддаг. Тэгэхээр үс яагаад халцардаг вэ? Ямар шалтгаанууд байдаг юм бол? Тэгэхээр үс халцрал гэдэг нь эрэгтэйчүүдийн хамгийн эмзэг асуудал бэлгийн чадах миний бодож байгаагаар шүү бэлгийн чадах буурах нөгөө эмзэглэдэгтэй нөгөө энэ дүүцхүүц хэмжээний нөгөө өөрсдийнх нь сэтгэл санаанд нөлөөлдөг асуудлын нэг бол үсний халцрал байхаа гэж бодож байна тийм ээ. Яг ерөнхийдөө үс халцрал бол аюул олон шалтгаантай байдаг тийм ээ. Тэгэхээр мэдээж хэрэг жишээлбэл
заавал нөгөө даавар юм насжилттай холбоотой ус унахаас гадна зүгээр нөгөө үрэлс өснөлтүүд байдаг шүү дээ тийм ээ. Одоо хүмүүс мэдрэлийн гаралтай гэж ярьдаг, эсвэл эрдэсвэцийн уншилтаа гэж яддаг залуу альч насанд тохиолдож болдог, ирчээ эмчээ тохиолдог ийм үрэлс өснөлтүүд бас байдаг тийм ээ. Одоо гээд энэ тэнд нь яг ингээ бүрхий утсан. Тэр хүмүүс мөөгөнцөр гэж яриад байдаг биш үү? Яг мөөгөнцрийн гаралтай ус уналт байна л да. Гэхдээ орчин үед харьцангуй одоо нөгөө мөөгөнцрийн гаралтай ус уналтууд бол цөөхөн болсон шүү дээ. Одоо тэр болголтон л нөгөө үсээ халцартал нөгөө үсээ мөгөнцөртөж явна гэж бараг байхгүй тийм. Тэр уналт бол нөгөө хуучин бол яг хөө мэдрэлийн гаралтай ч юм уу эсвэл надад тэр эрдэс байж дутагдлаа гэдэг өсмөл одоо бол энэ нөгөө шалтгаан юун тайлбарыг хэлэхэд бол энэ аутоиммун буюу тархлааны гаралтай гэж үздэг байна тийм ээ. За тэгэхээр өнөөдөр бол бид энэ сэдв биш тийм ээ. Харин ойлоо энгийн хүмүүс ярьж байгаа учраас эмчнэр дээрээ учраас өнөөдрийн нөгөө одоо бидний гол ярих гэж байгаа юм болохоор ер нь эрчүүдийн нас явахаар 30 гараад 40 гараад за 50 гараад тэр тусмаа тийм ээ ус унж байгаа буюу энэ даавартай холбоотой ус уналтын талаар ярих юм байна тийм ээ. За тэгэхээр энэ даавартай яг хөө нэр нь ч гэсэн андрогеник аллопеци гэж ярьдаг тийм. Тэгэхээр нөгөө энэ эр дааврын гаралтай ус уналт гэсэн санаалж байгаа. Яг ингэж тайлбарлах юм бол энэ маань шууд нөгөө эр дааврээс нөгөө эр даавар маань өөрөө айгүй олон одоо үүрэг гүйцэтгэдэг л да тийм ээ. Мэдээж булчин шөрмөс яс бэлгийн одоо шинж тэмдэг тийм ээ. Эдрийг нөхцөлдүүлэхээс гадна яг арьсны хувьд юу хийдэг вэ гэдэг. Тэгэхээр арьсны хувьд болохоор эр даавар маань өөрөө нэгд ингэ тосны булчирхай гэлээ гэсэн. Тийм ээ. Тосны булчирхад нөлөөлөд нөгөө тослог байлгадаг. Тэгэхээр эрчүүд эмгтээчдэг бол илүү их тослог байдаг маань тосны булчирхайг идэвхтэй ажиллуулахад нөлөөлдөг буюу зохицуулдаг одоо нэг гол хэсэг багтана шүү дээ тийм гол зохицуулагч байна. Тэр нь эр бэлгийн даавар. Эр бэлгийн тестостерон шүү дээ тийм ээ. Тэгэхээр тестостерон маань өөрөө хэлбэл нөгөө илүү нүүрэгдээ тослог байна. Тослогоо дагаад магадгүй илүү батгах хандах хөдөлгөөр нь бол эрчүүдэд илүү их байна. Тэгээ эмгтээ хүн ч гэсэн бас нөгөө даавар нь өндөр байл тийм шүү дээ. Өшөө эр даавар маань арьсанд юунд нөлөөлдөг гэхээр арьсны нөгөө коллаген ширхэг гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр арьсны коллаген ширхэгд маань шууд нөлөөлдөг. Коллаген ширхэгийн маань илүү бат бөх байхад илүү их нөгөө нийлэгчхэд одоо эр даавар маань илүү их нөлөөтэй байх юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр эрэгтэйчүүдийн арьс маань эмэгтэйчүүдийг бодвол арай зузаан байдаг тийм. Тэрийгээ дагаад арай нөгөө удаан хөвшөлттэй байдаг тийм үү. Тийм байна. Тэгэхээр энэ болохоор нөгөө арьсандаа болохоор коллаген эр даавар маань айгүй сайн нөлөөдөг. За өшөө арьсанд нөлөөлдөг маань бас нэг юу болохоор эрэгтэйчүүд маань илүү их нөгөө одоо юу нөсөөнд нөлөөлдөг. Арьсны нөсөөнд нөлөөлдөг. За яг тодорхой хэмжээгээр нөгөө эр даавар маань өөрөө илүү их нөсөөжилтийг дэмждэг гэх юм уу та дэмждэг тийм. Тэгэхээр ер нь бол эрчүүд арай эмгтээчүүдийг болол бараанд арьсан арай тийм байх онцлогтой хандлагатай. За одоо бидний гол ярих гэж байгаа маань үсний зэмс нөлөөлдөг байна. За тэгэхээр яг эр даавар маань үс уналтанд яаж нөлөөлдөг вэ гэхээр эр даавар маань яг өөрөө шууд тестостерон гэдэг нь шууд нөлөөлдөг вэ гэсэн. Тэгэхээр тестостерон маань дегидротестостерон болгож хувиргадаг нэг бас дааврын нэг бүрдэл байдаг тийм одоо хэсэг одоо гэж хэсэг гэхүү одоо дааврын нэг өөр нэг хэлбэр гэх юм байна тийм задралын явц тусаж байгаа. Тэгэхээр тестостерон маань бүгдээрээ тэр дегидротестостерон болдгоо гэхээр бас үгүй юм байна. Тэгэхээр дегидротестостерон маань өсвийн булцруун дээр нөлөөлөд өсний булцруугийн маань амар жижиглээд хорчилгаад ингэждэг болохоор тэгэхээр нөгөө тэр тестостероноос үүдэлтэй тэр дегидротестостерон их байх юм бол өснө хорч одоо өснө унана гэсэн. За тэгэхээр тестостерон маань дегидротестостерон болоход тэр нэг фермент байдаг. Тэр хар нэг альфа 5 редуктаза гэдэг фермент байдаг тийм ээ. Тэгэхээр эр даавар их байснаас болоод ус унж байгаа биш ээ. Харин тэр альфа 5 редуктаза гэдэг фермент эцэгтэй байх юм бол та одоо 100 тестостеронтой 50 тестостеронтой байна хамаагүйгээр ихэнхийн тэр дегидротестостерон болоод өсч байгаа гэсэн. Тэгэхээр одоо энэ дээр за би одоо өөрөө дааврын бас эмчилгээ хийдэг хүний хувьд ингээд над дээр орж ирдэг хүмүүсийн дунд ойлголт нь миний тестостерон багасаад миний ус унаад байна. Эмчээ баларлаа гэдэг хэвгүй. Эсвэл заримдаа одоо яг сая хэлдгээр миний андроген ихсээд тестостерон
эхлээд байгаа болохоор миний ус унаад байна уу гэдэг тий. Тэгэхээр тэр аль нь ч биш ахна шүү дээ тийм ээ. Яг тий аль нь баг аль нь ч биш гэж бас хэлж болохгүй тийм ээ. За жишээлбэл дундалд нь тэр фермент тий. Одоо хоёулаа хүмүүстэй ойлгомжтой болохын тулд нэг иймэр ярив. Жишээлбэл нэг хүн 100 тестостеронтой нормондоо байдаг гэж бодъё. 100 тестостеронтой байдаг гэжээ. Тэгтэл тэрний 20% нь дегидротестостерон болдог нормдоо. За болдог гэж бодъё. Гэтэл 200 тестостеронтой хүн байлээ гэж бодъё. Тэр чинь 20% нь дегидротестостерон бол 40 нь болчихж байгааз. Тэгэх юм бол сун тэгэхээр нөгөө тестостерон өндөртэй хүн бай тээ. Гэтэл тэгэхээр нөгөө өндөр байвал унана. Гэтэл зарим одоо өндөр тестостеронтой мөртлөөсөө тэр нөгөө фермент нь альфа таврцтаас нь хэвийн байвал итгэвтэй биш байх юм бол тэр хүн өс эдгээр ихтэй өтгөлтэй ингээ байгаад байдаг байхгүй. Гэтэл бага тестостеронтой хүний тэр жишээл 50 тестостеронтой байлаа гэж тийм 100 биш дээ 50 та байлаа гэж бодоход тэрний нөгөө 20 болно гэх юм бол 10 гэхээр тэр хүний өсөхгүй гэж тийм. Гэтэл 50 ч ихсэн тэрний одоо юу гэдэг 50% дегидротестостерон бол бас л унана. Тэгэхээр яг тестостероныхаа хэмжээсээ бас хэлж болохгүй нөгөө ферментээс энийхээ итгэжлээс хамаарат байхгүй. Тэр ферментээ итгэжл гэдэг маань тэр таврцтаасагийн итгэх нь болохоор үндэстэн болгон дээр ондоо байдаг. Одоо биднийг харахаар Европ ирчүүд Америк одоо Европын эрхтэйчүүд цагаан арснуудыг өснө ундаг тийм ингээд илүү халдсан байж эрт халдсан. Тэдний хувьд болохоор тестостерон нь болохоор нөгөө ерөнхийдөө бас гайгүй харьцангуй нийт үзэлээр өндөр мөртлөөс тэр хэмжээгээр нөгөө юу өндөр мэддэг. Дэгд юу нөгөө тавайс барьдаг фермент өндөр нөгөө итгэвтэй байдаг байна. Аз хүмүүс биш үү тийм ээ. Аз хүмүүс болохоор жишээлбэл нөгөө юутай 90 даавар бас харьцангуй ирчүүд бас харьцангуй нөгөө Европод талаараа бага мөртөөсөө мөн ялгаа байхгүй альфа тавртаас харьцангуй бас нөгөө итгэх нь арай харьцангуй сул байдаг. Тэгэхээр нөгөөдөл чинь нөгөө нэг бас халцрал нь арай гайгүй. Тэгэхээр нөгөө фермент анхны дааврынхаа хэмжээс хамаарахгүй шүү дээ. Гэтэл Африкийн одоо улсууд нь шүү дээ тийм. Тэгэхээр тэдэрт бол нөгөө их ихтэй шүү дээ. Үс ихтэй. Яг уул гэсэн үг шүү. Уугал нөгөө тэр үс ихтэй, тестостерон ихтэй, альфа тавртаас фермент итгэжл байх та. Үс ихтэй, дандаа л үс ихтэй. Тэгэхээр халцралтын асуудал бага байх нь. Жишээлбэл бас энтхэггүүдийн хувьч гэх юм уу те. Тэгэхээр үндэстний бас нэг онцлог байна. Тэгвэл эрэгтэйчүүд үс халцралтаас одоо асуудалтай туллаа гэх юм бол одоо эмчилгээний ямар шийдлүүд одоо гарч ирж байгаа вэ? Орчин үед. Орчин үед үү? Орчин үеийн шийдэл байна. За яхаа ингээ хоёлаа тийм ээ эмээ эмчилгээгээ ярьж болох юм тийм үү? Тэгэхээр нөгөө яг ингээ шууд л нөгөө тэр мэдээч хэрэг гол шалтгааны эсрэг бид нар нөгөө эмчлэх гэж хэлээд нэг нэмэр онцлогоо чухал тийм ээ. Шалтгааны эсрэг. За хэрвээ үнэхээр энэ одоо удмын гаралтай жишээлбэл мэдээж ер нь бол жишээлбэл генетиктэй аав нь халдсан бол хүүнд халцрах магадлал бол бараг нөгөө 90% байгаа тийм. Тэгэхээр адилхан тэр хоёрын хувьд болохоор тэр ферментийн итгэх өндөр байдаг. Тэр фермент итгэхээс гадна тэр ферментэд дегидро тестостерон тэр болцроо нөрөө мэдрэг биш байх гэдэг бас нэг ойлголт байдаг тийм. Тэр нь бол бас бодогчтой байна. За тэгэхээр бид нар шалтгааны эсрэг юм хэрвээ үнэхээр тэр нөгөө андрогеник бицэг буюу нөгөө дааврын гаралтай ус уналт тохиолдож байгаа бид нар шалтгааны эсрэг юу гэхээр тэр 5 ферментэл нөгөө багасгах юм уулгана. Тэгэхээр тэр нөгөө ферментэл багасгах одоо тал хэл юм бодно шүү дээ тийм. Тэгэхээр тэрийг бид дууруулах, ферментийн дарангуулах юм эмч зөвлөж өгөх юм. Эмч зөвлөл. За тэгэхээр тэр эмүүдийг ууж байх үед бас одоо нөгөө эмч тодорхой хугацаа хэлж өгдөг тийм ээ. Эсвэл нөгөө эмийн бас гаж нөлөө бас байдаг. Тэгэнгүүт над дээр зарим хүмүүс нөгөө би өс сургууль эм уугаад ихснээс хойш надад ийм зарим бэлгийн дур одоо хүсэл буураад байна гэсэн асуудал бас гарч ирдэг тий. Тэгэхээр
Энэ бол одоо нөгөө мэдээч хэрэг хэдэн настай хүнд ямар хугацаанд гэдгээсээ ч юм уу эсвэл давхар юм өөр эмчилгээ хийх гэсэн зөвлөмж эднэр давхар явдаггүй байна эмчнэр дээр. Тийм шүү дээ. Явна. Тэгэхээр одоо яг фермент тэр нөгөө тэр ферментийг хориг хийдэг им ухаар тэр одоо финистрид дуастрид гэдэг тэр юм байгаа шүү дээ. Тэгэхээр тэр юмнуудыг маань нөгөө яг мэрэгжлийн эмчийн зөвлөл нь яг одоо хизээдэн финистридэ хизээдэн дуастридэ зөвлөх үү, ямар тунгаар өгөх үү. Финистрид тэр альфа тавртаас чи хоёр төрлийн хэв шинжтэй байгаа шүү дээ. Тэгэхээр финистрид нь болохоор нэгдүгээр хэв шинжт нь бол дөхс үнэлтэйг бол одоо дунд зэргийн хэмжээтэй зогсоодог бол дуастрид бол хоёуланд нь хоёр хэв шинжт нь нөлөөлдөг. Бөгөөд илүү их нөгөө одоо бараг 60-70% нөгөө 70-80% ч гэдэг лөө нөгөө өсвөлтийг зогсоодог гэсэн. Мэдээж энийгээ дагаад нөгөө эр дааврын нөгөө одоо юу н буурах тэрнээсээ хамаарад нөгөө нэг либидо тий бэлгийн сулралт бүргэх тиймэрхүү юунууд гажлуунуудаас гарч болно л да. За мэдээж ийм удах хамгийн бага хугацаа үр дүн гарах хугацаа 6 сар гэдэг. Хамгийн бага 6 сар тэгээд тэрнээс дээшээгээ 12 сар хүртэл байна гэсэн. Ягаад яг уу эргээд тэр имийг нөгөө хугацаанаас нь болоод 12 сар яг тунгаа таарснаас болоод тэр нөгөө нэг гажлуулсан зайлсхийх боломжтой л да. Жишээлбэл өдөр болгоо уух юм уу, эсвэл финистридээс сонгох, дуастрээс сонгох уу, эсвэл өдөр болгоо уух уу, эсвэл 7 хоногт 2 удаа уух уу. Тэгээд тодорхой үр дүн хүрээд ирэхээр нөгөө хоногийн тунгуудын бас өрчилж болно шүү дээ, тийм. Өрчилж болно шүү дээ. Тэгээд айгүй хөндөө зохистой боломжит тунгаар нь өргөжлүүлээд одоо олон жилээр хэрэгжилж байна. Тэгэхээр эмчдэрийн дундталт нь асуудал гарах юм бол заавал эргэж очиорой гэсэн үг тийм ээ. Сүүлийн үеийн судалгаар юу гарсан болохоор ерөөсөө нөгөө нийт тестостерон гэдэг нэг ойлголоо шүү дээ. Бид ч болохоор нэг D гэдэг тестостерон л багасгах байгаа шүү дээ. Тэгэхээр сүүлийн үеийн одоо нөгөө судалгаа болоод эмчилгээний таагчид дээр болохоор дуастрид ч юм уу финистрид гэдэг одоо тэр фермент хоригдлагч юмнуудыг уухта эр дааврыг давхар хэрглэж болно гэж байгаа байхгүй. Тэр тестостероныг одоо жишээлбэл 50 гарсан хүн мэдээч хэрэг өстэй ч баймаар байна, бэлгийн амьдрал нь житгтэй байна шүү дээ, тийм. Энэ тохиолдолд болохоор хоёулангийн асарч хэрглэж болно гэж байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор нийт нөгөө total тестостероных хэмжээ нь болоод өсөөлөө нөгөө хөвч нэмэлтээр хэрглэж байгаа юм чинь. Гэхдээ нөгөө юугаа өсөнд нөлөөлсөн ч гэсэн багасна гэсэн үг байна шүү дээ. Тэр ийм бас арга шийдэл. За энэс гадна зүгээр нэг хэсэг газрын биш. Хэсэг газрын гэдэг нь одоо бидний нөгөө яг түрхлэг мөрхлэг одоо юугаар хэрглэж болох уу гэж бас болно шүү дээ. Тэр янз янзын нөгөө миноксидил. Тий. За яг миноксидилийн хувьд болохоор өөрөө яг тэр ферментэнд нөлөөлдөггүй. Тий. Миноксидил болохоор нөгөө ерөнхийдөө цусан хангамжийг нөгөө ихсэгдэг. Усны болцрооны юу? Тий. Цусан хангамжийг ихсэгдэг. Цусны урсцыг сайжруулдаг тийм ээ. Тэгээд тэр хэмжээгээр нөгөө юу одоо тийшээгээ очих тэжээл байцыг ихсэгдэг тийм ээ. Өрсөлд гарах ийм үйлчлэгээтэй аюу шүү дээ. Тэгэхээр миноксидилийг ч нөгөө эмэгтэй хүний тун, эрэгтэй хүний тунгаар бас 6-12 сараар хэрэглэж байна. Тэгээ миноксидил бас яг гаж нөлөөнүүд бас байдаг л да. Миноксидил аюу сайн урдөө өгөөд ургуулдаг ч гэсэн миноксидил хасвал нөгөө нэг эргээд унахтаа илүү их унах. Ягаад тэгэхээр яг хүчилж нөгөө судсыг тэлээ суртсан. гэсэн. Хүн миноксидил нөгөө нэг үлчилжээж өшөө нөгөө судас тэлэх гэдэг. Тэгээ миноксидил байхгүй бол нөгөө судас нь эргээ агших гад гэдэг ч юм уу те одоо нэг тэжээл нь багасгах гад гэсэн ийм нөгөө юм байгаа. Тэгэхээр яг энэ дээр айгу бодууштай тунгийг үргэлжлэх хугацаа давтамжийг бас айгу эмчилгээчтэйгээ сайн зөвлөж байгаа тодорхой болсон. Тийм. Тэгэхээр нөгөө хүмүүсийн ойлголт эмч зөвхөн танд зориулаад тунгийн насанд нь өөрийнх нь онцлогт нь уналтын хэлбэрт зориулаад гэдгийг ойлгохгүйгээр зарим хүмүүс одоо нэг өөрсдөө дур мэдээж юм уугаад би тэрийг аваад уучи. Одоо онлайнаар бараг захиалчи, чат GPT-гээс асуучи, ингээд эмээ уучи гэдэг ийм ойлголт бас залуусын дундаас мэрсэр байдаг болохоор сайн сонсож аваарай. Эмчийнхаа үгээр одоо эмчийнхаа бичсэн тунгаар хугацаагаар тэр чин зайг нь хүртэл би ч гэсэн хүмүүс ингээд нөгөө зайг нь хүн болгонд адилхан бичиж өгдөггүй. Тунын ч гэсэн тухайн хүний амьдралын хэв шинж өөр иж болно шүү дээ. Тэгээ онцлог нь тэгэхээр тэр болгоныг бас эмчнэр бодолцож бичдэг шүү гэдгийг бас та бүхэн ойлгоорой гэж бодож байна. За тэгвэл хоёлаа хүмүүс үснийхээ уналтын эсрэг одоо үсийн шингэрлэлтийн эсрэг ямар хоолойнд хэрэглүүл зүгээр гэдэг юм бол за юу хараа
Би бас зэрэг нэг энэ подкаст дээр жахаа билж байгаа зарим нэг юм гэдэг харж ялла л да. Тэгэхээр их сонирхолтой юм гарч ирсэн. За бидний яхаа мэддэг ш нөгөө халгаа гэдэг чинь. тий. Халгаа ус уналтан дээр халгаад ихсэн чинь ер нь хэд тэр нөгөө одоо дуустрис финистрид гэдэг тэр фермент хоригдох юм гэдэг байгаа шүү дээ. Тэрүүнтэй адилхан яг тэр Айло тавртаас баг зэргийн хориглох үйлчлэгтэй юм байна. Бас тийм байна. Би ч гэсэн сонсож байгаа юм байна. Халгаа бид нар гэхдээ бол халгаа усруулдаг гэж мэдээд байгаа. Тийм үйлчлэгтэй тийм бай. За тэр халгаа тийм бай. Дээрээс нь халгаа өрсөлд орж байна. Судас тэлж байна. Дээрээс нь халгааны найрлаганд маш их хэмжээний одоо цинк төмөр селен байдаг юм байна. За тэгэхээр нөгөө бидэрт яг гол нөгөө өсвөлөхөд хэрэгтэй эрдэнэсүүд нь олоод нь бүгд байдаг юм байна гэсэн. Гэтэл дэлхий дээр хамгийн их тэр нөгөө одоо дуастридээс арга дөхөж очихгүйц хэмжээний ургамал байдаг юм байна л да. За яг тэр ургамал нь яг нөгөө нэг Америкийн өмнөд нутгуудаар өмнөд Америк тэгээд хойд Америк өмнөд нутгуудаар дулаахан газруудад нөгөө далдуумууд байдаг шээ тийм. Гэхдээ нэг өөр нэг юу юм байл. Нэг юм карлик буюу нөгөө жижиг одоо хэлбэрийн нэг том болдгоо 2-4 метр л болдог тийм байдаг юм байна. Тэгэхээр тэр болохоор маш хүчтэй тэр наашгүй тавртаас нөгөө болгоолтааш тэрийг төрүүлчихээ нөгөө томролтын үед хэрэглэдэг юм. За гэтэл нөгөө юу хэрэглэдэг юм бэ гэсэн чинь бидний гардаар байдаг гэдэг пампкин шүү дээ. Хулууны үрийг ерөөсөө ус уналтанд нөгөө тэр нь халгаанаас илүү их тэр нөгөө нэг сайр агуул селен агуул. Үгүй тав эрчтаас бас нөгөө дарангуулдаг юм. Тэгэхээр хүн эхлээд им уугаа тэг гаж нулаа гарах уу энэ тэр гэж нөгөө нэг ботхоос илүү хулууны ингээд үрийг хатаасан одоо би одоо нэг зөндөө зардаг шүү. Тий хатаас хулууны үргээл нөгөө зөндөө тий. Би бол таргандаа игээл идчих. Яа тэр чинь өрөөсөө нөгөө ус уналтанд ордоосоо одоо тэр нөгөө далдуумуудын дараах одоо чагсаалтаараа хоёрт ордог гэж. Халгаа дөрөвт нь орж шүү. Тэгээ гуравт нь ногоон цайны ханд ордог юм биш. Тэгэхээр эдгээр маань өөрсдөө дандаа нөгөө нэг юм фермент хориглох нөгөө үйлчлэгтэй. Дагвар нөгөө ийм судас дэлгэл. Тэгэхээр нөгөө тэрийг бол одоо хоолндоо юу хэрэглэх вэ? Эсвэл тэдрээ шавших ч юм уу угаах ч юм уу те одоо тэрийг тэгэхээр нөгөө халгааны шампунь бас сайн байгаад идэх чинь тий. Гэтэ халгааны нөгөө шампунь бол ерөнхийдөө тослог арьсанд илүү тохиолдож шүү дээ. Яг хуурай арьсанд болохоор хуурайшуулаад. За яг эрчүүд бол тэртээ тэргүүл тослог байдаг юм дөө. За одоо чинь бас нөгөө өсний уналтанд тэгвэл саяын тэр микроэлементүүдийг бас давхар витамин эднэрээр хэрэглэх ёстой юу үгүй юу? Тий хамгийн витаминуудаас болохоор биочин болохоор нөгөө биочины тутамшилбыг төрлөө тий. Тэгээ биочины тутамшлаас ус одоо унж байгаа эсвэл биочин өөрөө ус ургах хатар нөгөө юу дээр явцыг илүү төрөсөж өгдөг. Тэгэхээр биочины хүмүүс бол уудаг илүү их тарьдаг. Одоо Монголд бол Японы биочины зөндөл орчсон тарьдаг амархан их сайн оруулдаг. Тэгэхээр манай үзэгчид биотин гэдэг үгийг мэдэхгүй байж магадгүй биотин гэж юу юм бэ? Биочин гэдэг маань өөрөө Б-ийн төрлийн витамин тийм ээ. B7 тийм ээ. За тэгэхээр энэ витамин маань өөрөө өсний нөгөө нэг одоо ургалтанд хамгийн чухал нөлөөтэй нөгөө витаминуудын нэг байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр биочин тийм ээ. D витамин, С витамин, Е витамин. Эдгээр нь болохоор нөгөө ус уналтанд аюулх нөлөөтэй. Тэгэхээр ус унжихад бол тэр витаминуудаа хэрэглээ гэдэг нэмж. Тэгэхээр түрүүний өсний эмчилгээнд дээр бас нэг хоёлаа дутуу орхичихшгүй бол нөгөө шууд л нөгөө шалтгааны эсрэг эмчилгээгээд яриад байсан л та тийм ээ. Одоо тэр финистрид, дуастрид гэл нөгөө эсвэл тэр ингээд тэр ферментийг хоригддаг юмнуудыг тухай ярьж исэн боловч энэ шалтгааны эсрэг. Нөгөө талдаа бид нар өсийг бас ургуулах хэрэгтэй үстэй. Тийм ээ өсийг ургуулах нэгэн шалтгааны одоо шалтгааны одоо зогсоосоо гадна одоо шалтгаан байхгүй болсон чи өөрөө аяанда ургахгүй бас дэмжих хэрэгтэй байгаа шүү. Тэгэхээр энэ дэмжих юмнууд гэдэг маань өс ургуулахад дэмжих гэдэг нь болохоор ферментүүд эрдэсүүд уургууд ордог тийм. За тэгэхээр тэрэн дээр болохоор нөгөө эмчээс тэр зөвлөгөө аваад ямар төрлийн витаминыг яаж тунгаар хэрэглэх үү гэдэг тийм ээ. Уургнууд эрдэсүүдийг юу хэрэглэх үү? Тэгээд уурга яаж авах уу гэдэг. Ууж болно, түрхэж болно ийм гэж. За тэрнээс гадна өсний нөгөө эмийн эмчилгээнээс гадна хувь хүний өөрийн арчилгаа. За ус унж байгаа эрчүүд бол гац эрчүүд бүх хүмүүс ямар алдаа гаргадаг вэ гэхээр өсөндөө хүрхээ ичдэг. За. Яг нөгөө ус унахаар нөгөө ингээд их угаахаа болчихно. За.
үсэндээ массаж хийх бол үсээ самд хаа байвч нөгөө хүрхээр унаад байгаа юм шиг санагдаад байгаа. Механик зорчрол бол унгаж байгаа биш юм уу? Биш. За. Эсрэгээр нөгөө тэр ус маань унж яхаа нөгөө хүн чинь нөгөө угаахаар л айгүй хунаад тэр угаахаар хараад байгаа л да нөгөө унж байгаагаа. Унтсан ус нь л харагдаад байгаа юм тий. Тэгэхээр энэ айгүй том орчилгааны алдаа байна шүү дээ. Тэгэхээр үсийг өштэй массаж хийх гэсэн. Массаж хийж одоо нөгөө массажны нөгөө нэг юм самаар ингээд самнаад тий. Массажны самаар ингээд самхаар энэ ус маань өөрөө нөгөө өвсний одоо хуухан дээр байдаг тэр нөгөө мэдрэлийн төгсгөлүүд тэр булцуун дээр очиж мэдрэлийн төгсгөлүүдийг сайн чичээж өгдөг. Тэр мэдрэлийн нөгөө тохоо ирнэ гэдэг маань өөрөө тэнцээ нөгөө ургаач гэдэг сигналыг өгч идэг. Сангамжийг сайжилдаг. Тэгэхээр сайн угаахгүй нөгөө тослог үстэйгээ яваад тэнцээ улуун тослог болоод илүү нөгөө өрсөл үсэл ням бактери үржээл ингээд явах ийм нэг нөхцөлийг бүрдүүлээд эрүүл ахуй талаас тий. Тэгэхээр нэгэнд унахаар шийдсэн. Одоо яхав тэрэн дээр нөгөө юу хөр ус маань өөр ургалтын 3 нөгөө ийм төлөвлөдөд шүү дээ. Анаген, катаген, телаген гэж. За яхав тэрийг одоо яхав тэгэхээр ус нэгэнд унахаар шийдэд буцруунаасаа салцсан үедээ тэгсэн мөртөөс хуухан дээр байж идэг ийм үе шат байна шүү дээ. Энэ үе шат дээр болохоор ямар ч эмчилгээ хийсэн ус маань унана. За одоо нөгөө аягүй сайн нөгөө ус уналтайс. Тэгэхээр ийм ч хүмүүс ингэж тахна шүү дээ. Би энэ эмийг уулаа, ийм юм дүрхлээ тэгсэн чинь өсмэн стил 2-3 сар унаад байна. Унаа. Ягаад гэвэл эхлээд тэр нөгөө эмчилгээ эхлэхээс өмнө тэр булцруунаасаа салцсан нөгөө өснөж чинь өчтөр рүү унана. Нөгөө их баг унана. Тэд нар унаад бид нар гол нь шинээр ургуулах гэж байна. Дээрээс нь ахиж унахаас сэргийлж байна гэсэн. Энийг ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр бол массаж хийх, өсөндөө хүрэх одоо ийм одоо угаах эдэр бол зайлшгүй ажиллагааны хэсэг байна шүү дээ. За тэгээд бид нар түрүү ярьсан тийм ээ ер нь бол эмчийн талаас бид нар яг зохистой эмээ зөвлөн нөгөө миноксид хийлээ зөвлөн тэгээд витаминуудын эрдэсүүдээ ямар дунгаараа зөвлөн хуухан өөрөө ямар арчилгаан дээр хийх хэрэгтэй вэ гэхэд за түрүүний нөгөө одоо шууд л нөгөө эрчүүдийн хувьд болохоор тэр ийм ухаар бэлгийн сулрал ч юм уу дөхүүлээд байна хүргээд байдаг гэдэг юмнаас их айж байгаа болоод зүгээр одоо шингэрж байгаа эрчүүдээ ямар зөвлөөр хаа түрүүний хэлжсэн халгаагаар усаа угааж болж байна. Тэр нөгөө юу гэдэг лээ нөгөө пампкны үрийг те хулууны үрийг аваад гэж тэр аягүй нөлөөтэй гэдэг. Иймэрхүү өөрөөсөө нөгөө нэг юм ахуйн өдөр тутмынхаа өсөндөө массаж хийх иймэрхүү нөгөө юмнууд арчилгаанууд байж хийж яах юм биш. Тэгээд гол нь шантарч болохгүй мэн. Гол нь энэ чинь нөгөө үр дүн удаан гарч ирдэг учраас 6 сар тэрнээс дээшээ гэж тий. Түүнээс биш нэг 14 нэг уучаа ямар ч үр дүнгүй юм бэ гэж тийм болохгүй шүү дээ. Яг тэгэхээр угаасаа усны цикл ч угаасаа тийм удаан байдаг үстэй тий. Тий усны цикл нь өөрөө тийм удаан байдаг болохоор үр дүнгээ гартлаа. Тэгээд хүмүүсийн яхаа бодож байгаагаар нөгөө энэ удаан хугацааны эмчилгээ арчилгаанд илүү хүмүүс нөгөө жоох хойр хандаад байхгүй. Илүү эд шидэх хүсээд байна. Одоо нэг л нэг юм хэрэглэвэл тэгээд шууд өстэй орч. Ганцхан тийм эд шидэдэг өс суулгуулах ч гэх юм уу. Тэгэхдээ өс суулгуулсан өс ч гэсэн нөгөө осол арчилгаа байхгүй бол унаа шүү дээ. Шалтгаан байгаа юм чинь. Тэгэхээр тэгвэл над чи их төвхтэй юм байна. Яах ингэ хайж. За уучлаарай тэгвэл халцрах гэдэг цор ганц л зам байна тий. Ер нь бол арьсыг бодвол ус илүү хэцүүлтэй өсвөл нөө бурхны хэлэг гэж би хэлдэг хүмүүстэй хөвчтэй. Арьсыг бол бас яаж хийж яагаад одоо арчилж болж янз бүрж татчих болж тий гэхэд хүсийг бол үнэндээ яачж болохгүй болохоор мөнхийн л арчилгаа гэдгийг бол үсэд хүн яг шүтчгээ хандах хэрэгтэй. Бид нар өглөө оройд өдөрт хэдэн удаа шүдэ угаагаад энэ нэрүүл байна гэдэг ямар ч хэсэг хүмүүс ойлгоцсон байдаг. Үсийг мөн ялгаа авахгүй бид нар зөвхөн угаахаас гадна энэ маань одоо ингээд настай холбоотой юм өөрчлөлт гарч байгаа учраас бид нар энэ өсөндөө зориулсан витаминууд, эмнүүд хэрэглэхтэй хоол ундаа их ёстой юм болтой гэдэг энэ бол чухал хэсэг гэдэг байна. Тэгэхээр нэг үсээ сайн самнана гэдэг чинь үсээ массажлж байгаа л гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр үсээ ерөөсөө хүмүүс зүгээр ингээд нэг хэлбэрт оруулаад самнахыгаа самнах гэдэг бүр зориулаад ингээд самнах юм байдаг шүү дээ тийм. Массажны самнаар бүр ингээд бүр 5 минут өглөөрөө энэ бол айгүй чухал. За ойлголоо. Сая ичэд байдаг гэдээ ярьчлаа шүү дээ. Ичэд байдгүй биш байдаг юм байна. Үс шилжүүлнээс олгодог. За тэгэхээр би одоо найзуудаас үс шилжүүлнээс олголсон хүмүүсийг мэднэ л дээ. Зарим нь ингээд маш амархан буцаад 2 жилийн дараа 3 жилийн дараа буцаад үс нь шингэрсэн байх юм. Зарим нь бол дажгүй байх юм. Тэгэхээр энэ арчилгаатай бас хамааралтай байна тий. Гэхдээ ер нь бол энэ үс шилжүүлнээс олгох хэмжлэгийн талаар бас нэгэнд манай
эрчүүдэд зөвлөгөө өгөөч. Ер нь бол ус шилжүүлэн суулгах энэ юу чинь Монголд одоо аягүй сайн хөгжөөд маш олон эмнэлгүүдээр маш амжилттай хийдэг нэг үе бодоод амжилттай хийж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бол хүн болгол нөгөө заавал гадагшаа явж хийлгэх шаардлагагүйгээр одоо нөгөө хийлэх боломжтой болсон үе байгаа байхгүй. Тэгэхээр ирж эмчээ ер нь бол яхаа ирчүүд илүү их нөгөө энэ үйлчлэгийг авдаг та. Тэгэхээр ус шилжүүлэн суулгах маань мэдээж хэрэг амжилттай болох нь юунаас их хамаардаг вэ гэхээр нэг талдаа эмнэлэг эмчийн ур чадвараас хамаарна тийм ээ. Яг ямар одоо хэрэг мэрэгсэн байна. Тэрэндээ хэрэгжилж байгаа нөгөө багш тоног төхөөрөмж илэр байна тийм. Нөгөө талаасаа илүү их нөгөө талаасаа хүнээс хамаарч. За найз нөхд чинь зарим нь 2-3 техникээр игээ халтарч байна. Мэдээж хэрэг тэр хүний нөгөө нэг ахаад тэдний ус шилжүүлэн суулгахтаа юу бодож байгаа гэхээр за би ингээ өстэй олчлаа явж ингээд энийгээ дасан туршийн гэж хүлээж аваад болоо гэдэг юм дээр тэгэхгүй бол тэгээ арчлахгүй нөгөө ахаад л нөгөө ферментний өндөр идэвхтэй байвал шилжүүлэн суулгасан ч гэсэн тэр нөгөө усыг ургаадаг тэр фермент чи идэвхтэй байх юм бол яана шүү. Тэгэхээр тэрэн дээрээ нөгөө нэг ферментийг бууруулах одоо эмчилгээнүүд юу хийж байна тий ингээ зөвлөж. Нөгөө талдаа зарим нь болохоор яг тэрийг нөгөө эмчийнхаа зааврыг дагаа бүрдөөд яваад ингээд өөрийнхөө энийг хайрлаад нандинаас суулгах бол хурдтай авах цагаар байж. Гэхдээ ус уналт гэдэг маань жил ирэх тусам явагддаг яаж ч болохгүй, зогсоож болохгүй энэ процесс юм шүү. Тэгэхээр энийг бид нар одоо удаашруулахын тулд яг тодорхой нөгөө он жил цаг хугацаа наснасаа хамаарал бид нар нөгөө энэ арга хэмжээнд тасан туршид авч явна л гэдгийг л нэг номерт нь ухамсарлах хэрэгтэй. Шилжүүлсэн ч шилжүүлээгүй ч байсан тийм. Тэгээд тэгжээж л нэг үстэйгэл нэг вали болохоо өмнө хэд үстэйгэл үлдэн шүү дээ тийм. Гэтэ үстэй байхад бол их хүн илүү залуу харагддаг шүү дээ ирчүүд. За тэгвэл одоо хүмүүс ялангуяа хорц уршлын талаар бид нар зөв амьдрах одоо жишээ нь архи тамхины хэрэглээг багасгая гэдэг. Тамхины нөлөө архины нөлөө арьсанд байдгүй. Бас одоо жишээ нь эрэгтэйчүүдийн бас нэг онцлог нь дааврын нөлөөгөөр эрэгтэй хүний онцлогоос болоод арьсны тослогийн булчирхай илүү их байдаг. Тэгээд тослог одоо болоод батга их гардаг гэдэг. Бас мөн арьсны нөхс өв нь илүү том байх асуудал эрэгтэйчүүдэд илүү олон байдгүй. Тийм, сая гэхдээ асууж явтал өөрөө тайлбарлаад авчих юм шүү дээ. Тийм мэдээж хэрэг түрүү хэлсэн шүү дээ. Тэгээ даавар эр даавар гэдэг маань тосны булчирхайд илүү идэвхжүүлээд нүүр тослог. Тослог байна гэдэг чинь нөхшил тэгтэл байна гэсэн. Тийм ээ. Тосны булчирхайнууд чинь том гэхээр тэрийг амсар хэсгүүд нь эм нөх бай. Тэгэхээр эрэгтэйчүүдийн арьс эмэгтэйчүүдийнхээс ялгаатай нь гэвэл нөгөө илүү тослог буюу нөхшилтгтэй. За энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуулт тийм ээ. Энэ тэртээ тэргүй физиологийн онцлог болохоор уучлаараа бид нөгөө та дааврал бууруулахгүй бол тослог чинь буурахгүй. Тэгэхээр дааврын болгож болохгүй шүү дээ. Болохгүй шүү дээ тий. Нүхтэй явж байхаа даавар багтаа явах юм уу гэвэл нүхтэй явж ийл гэж л сонголтууд дээр хүрнэ шүү дээ тий. Тий. Тэгэхээр энэ өөрөө тэр нөгөө нөхшилттэй арьсыг энэ маань тухайн юуны миний нөгөө онцлог гэдгийг бас одоо эрэгтэй эр хүний онцлог гэдгийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэглээгээд нөгөө амар нөгөө ард зайлгаад яваад байж бас болохгүй л дээ. Тэгэхээр мэдээж орчин үед одоо зөндөө олон нөгөө арьс сарчлагын зөвлөлт бүтээгдэхүүнүүд тэгээд үйлчлэгээнүүд эмчилгээнүүд гарсан шүү дээ тий. Тэгэхээр нөгөө одоо жишээлбэл яг хөө мэдээж хэрэг нөхшилттэй байлаа гэж тэр нэг ингээ батгашаад эсвэл хар утга болоод цагаан янз янзын батга болоод өрөвсөлттэй болоод ингээд байл мэдээж яг нэмээ ижлэх хэрэгтэй болно гэсэн үг. Гэтэл зүгээр ер нь нөхшилттэй байх юм бол энэ лүгээ одоо нөгөө илүү арчилгаа хэрэгтэй болоо. Ямар арчилгаа хэрэгтэй бол хэлээд өг. За арчилгаа гэхээр хүмүүсийн хамгийн буруу арчилдаг хэлбэр гэх юм бол тослог арьстай нөхшилттэй чи би энийг хатаагаад хатаач. Өөрөөр хэлбэл нүүрний тэр нөгөө тослогийг бууруулах гэж нөгөө спирттэй одоо бүтээгдэхүүнээр одоо өөрний арчилгаа нөхийг агшаах гэдэг. Тэгэхээр спиртэнд бол нөгөө одоо спирттэй бүтээгдэхүүнээр шүү дээ тий. Атаада бүтээгдэхүүнээр спиртэн суурьтай гэсэн үг. Спиртэн суурьтай бүтээгдэхүүнээр нүүрээ цэвэрлэе. Тэгэхээр арьсны байдал илүү дорддог мэдээж тослог болол багассан ч ихсэн гадаргуугийн тос багассан ч ихсэн тийм ээ багассан. Тэгэхээр энийг болохоор нөгөө одоо орчин үед бол илүү хамгийн амархан шийдэл нь бол за би нэг тийм тос түрхэхээр нүсч агшна гэж хэлж чадахгүй үндэ. Яг тэрийг бас яг практик дээр хүлээн зөвшөөрч чадахгүй. Олон жил одоо арьсан хийж байгаа юм. Зүгээр яхаа лазерууд дээр хийж болно тийм. Тэгээд өшөө одоо тэр нөгөө одоо
RF гээл нөгөө зүйтэй RF гээл нөгөө юунууд аппаратууд байдаг те. Иймэрхүү одоо нөгөө шинжилгээ ухаан илүү илүүд дээр нөгөө бодиттой үр дүнд судалгаан дээр тулгуурсан одоо эмчилгээнүүдийг илүү сонголт хийжсэн. Тэгээд түүнээс нөх агшааж ингээл янз янзын маск ч юм уу одоо тос ч юм уу одоо аваад өгөхөөр өөртөө таарахгүй юмыг зүгээр л шууд сонгоод иж бас болохгүй гэсэн үг тийм ээ. Тийм. Тэгэхээр бас арсны эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй юм байна. Тэгээд ер нь бол эрчүүдийн хувьд болохоор нэг тослогоо бүх сүртэй их бууруул гэж бас зөвлөмгүй байгаа юм. Тосвол нь гоё штэ. Тустай шүү тий. Илүү эрүүл байд, хөгшөхгүй бай, тий. Өвчлөөс нөгөө үүсгэн баг. Гэхдээ яг гоё зохистой хэмжээнд байх арс арчилгааныхаа нөгөө өөр яг хувь хүндээ одоо тохирсон арчилгаагаа сонголтоо тэр нөгөө мэрэгжлийн эмчээс зөвлөгөө авсан дээр. Яг тэгэхээр би яг одоо яг ийм дараалал энийг хэрэглэж хэлж чадахгүй. Яг л хүн болгонд онцлог шүү дээ. Тэгэхээр зарим хүний бүтэн ирсэн тослог байхад зарим ирчүүд зөвхөн телефон ч юм уу те зарим нөгөө тослог чившиг хураач энийг хэлж байгаа тийм ээ. Тийм дух хамар ирүү. Зарим хүнийх болохоор тослог чившиг нөгөө эмзэгч юм шиг ийм арсны нөгөө ажлын онцлог гадаа нөхцөлтэй тэгээд өөрийнхөө арчилгааны байдлаас болоод янз янз болсон байдаг. Тамхинаас болоод арсны нөх яа юм бол за яг тамхинаас биш үү тийм ээ би шууд одоо тамхинаас болоод нөх томорно гисэн шууд шинжилгээ ухааны юм мэдхгүй нөө төлөөлөл байхгүй. За тэгэхээр энэ тамхиг дэмжиж байгаа юм биш үү? Яг нь тамхинд болохоор нөгөө юу байдаг вэ гэхээр тамхины тийм ээ тамхинд дэвшээ тийм ээ өөрөө тамхин өөрөө витамин С витамин С одоо эсвэл нөлөөлтөд юм уу да одоо ингэ ярихаар витамин С-ийн хэмжээг хамгийн их буруулдаг байхгүй. Ерөөсөө хүний. Тэгэхээр тамхит маань витамин С харин юунд хэрэгтэй вэ гэхээр арсны коллагены нийлэгчлэлт шүү. Тэр утгаараа тэгвэл нөлөөлөх юм байна. Тэгэхээр нөгөө ер нь бол тамхины одоо гол нөлөө бид нар мэдээж чинь никотин хортой тэгэл зуршил болгож судас агшаа гэхээс гадна бодисын солилцоонд дээрсэн нэг нэмэрт витамин С-ийн хэмжээг багасгадаг. Тэгэхээр энэ нь арсны нөгөө нийлэгжилтийг багасгана л. Коллагенд нөлөөлж чинь. Коллаген гэдэг маань уурэг тийм ээ. Тийм коллаген гэдэг нь арсыг чанга байлгадаг уурэг тийм. Тэгэхээр тэр уургийг одоо нийлэгждэг нь витамин С тэр витамин С-г тамхи бууруулчихдаг юм байна. Дээрээс нөгөө тамхи чинь өөрөө антиоксидантууд гэж ярьдаг шүү дээ. Тэднийг одоо витамин С дээрс ялгаах. Тэдний маань өөрсдөө нөгөө юуг нийлэгжилтийг айгу удаашруулж яадаг. Өөрөө чөлөөт радикалыг их бий болгож яадаг. Тийм тэгэхээр нөгөө яг энэ дээр би жоохон тайлбар хэлэхээр чөлөөт радикал гэдэг маань одоо бодисын солилцооны явцад үүсдэг бие махбодод хэрэггүй бодисууд. Тийм. Тэгэхээр тэрийг одоо нөгөө бид нар аль болохоор бага байлгахын тулд хоол хүнсэндээ чөлөөт радикал одоо багасгадаг хүнсийг хэрэглээ антиоксидант буюу гэсэн ийм хоол хүнсийг ярьж байгаа. Түрүүний хэлсэн нөгөө шууд нөлөө гэдэг нь болохоор тамхины утаа энэ лөө хүмүүсийн ярьж байгаа тамхи татахаар утаанд ороод эсвэл тамхины утаанд байдаг юм нь хар утга болж үүсэж гэдэг юм уу тэгж нөлөөлдгөө шүү. Энэ дам тэгэж нөгөө цаад бодисын солилцоонд нөлөөлж л үүсдэг гэсэн санаа хэлчихсэн шүү. За ойлголоо баярлалаа. За тэгвэл архины нөлөө арсанд байдгүй. Байлгүй. За ямар байд юм бэ? Мэдээж хэрэгтэй мэрэгжлийн үнээр гоё тайлбарлалт. Мэдээж хэрэг арх ууж байгаа хөг уудгүй хүмүүсээ царай зүс яварч идэг ясрын ялгаалаа шүү дээ. За тэгвэл яг арстайгаа холбоотой ингээд яхаа хэлэхээр нөгөө за жишээлбэл арс маань өөрөө арх уудаг хүмүүс маань улаан амартай байдаг. За тийм үү? Тийм тий. За тэгэхээр улаан хамаартай байх ямар нөхцөл үүсэж байгаа гэхээр арс маань ходоодны хүчлэг байдлыг хэсэгтэй. За мэдээж ходоодны хүчлэг байдлыг ихсгэр ходоодны судас нөгөө тийч өргөсөл явж ходоодны судас байг тэлээстэй байг. Ходоодны судас тэлэхээр нүүрний судас тэлдэг энэ рефлекс байдаг. Энэ болохоор хүн болгонд байдаг. Гэхдээ энэ рефлекс нь зарим хүнд илүү тод илэрдэг, зарим бага илэрдэг. Бид нар халуун ногоотой хоол идэхээр улаадгүй. Их бага хэмжээгээр улаа тий. Тэрүүнтэй адилхан арх маань байнг ингээ хэрэгжилж байгаа тохиолдолд ходоодны судас тэлэхэд нүүрний судас тэлэх, хамрын судас өргөсөх. Тэгээд улаадаг. Тий. Тэгэхээр нөгөө хүмүүс зүгээр яг архиудаа архиудгүй мөртлөө тийм бас өвчин байдаг байгаа шиг буюу ойлгож болохгүй тийм ээ. Би тий ягаан батга буюу хөтэй хүмүүс бол хамар нь бол ахаар би архиудаа хүн шиг улаан амартай ингээд эмзэглэдэг шүү дээ. Тэгэхээр яг
уудгүй хүмүүсийг тэгдэг. Гэхдээ уудаг хүмүүсийг бүр их тэгнэ гэсэн санаа байна. За мэдээж хэрэг архичийн өөрөө хортоо нөгөө бидний талхлаг сулруулна. Ойрн модод ирэхээр ингээл ихээр бүхий л нөгөө арсын нийлж архийг талхлаа сулрахтай тэгээд стрессийн кортизолын дас хэмжээг ихсэж яадаг тийм ээ. Тэр тохиолдолд тэгэхээр энэ мань өөр арсын нөгөө коллаген нэмэгдэлтэй гэсэн удаа шүүж байна. Арх PO2-ийн ялгаа байна уу? Арсанд. Яг мэдээж градусын үед бол асар ялгаатай байх л да. Градус 1.5 нэг нь одоо Тэгэхдээ яг тухайн үндэстний өөрсдийнхөө соёлоос нь харахад одоо жишээл Европын улсууд дандаа л нэг PU бол цайны орон дэлгэрүүлж байгаа. Илүү ашигтай ч гэж үзээд байдаг. Тэгэхээр нөгөө хэтрүүлэн зохистой хэрэглээ гэдэг нь чухал юм биш үү? Зохистой хэрэглээ. Тийм манайхан ч ингэж зохистой хэрэглээ гэдэг чинь хүний илэгний хоргоожуулж чадах хэмжээг хэлж байгаа. Гэтэл тэрнээс бүр хэд давсан бүр даблч биш те бүр 3 4 5 дахин ихээр хэрэглээд байгаа болохоор илэг маань хоргоожуулж бас чадахгүй болохоор эргээ зөндөө олон хортой сүрхгэнэл гардаг. Тэгэхээр бүх юм хортой тэгээд нөгөө зохистой хэмжээнд л бүх юм ашигтай шүү дээ. Яг ч ихсэн жоохоо хэмжээтэй бол гоё шүү дээ. Тэгэхээр давхруулсан хэрэглээ те. Арсны эмчийн зүгээс одоо манай эрчүүдэд зориулаад энийг анхаарж байгаарэ та нар гэж хэлмээр захимаар өгөөлөж. Юу гэхээр за яг хоо мэдээж эмэгтэйчүүдийг тэр арсын арчилгаа тэрийг ингээд тусгаалan зөвлөгөө өгөхөөр тэдний нөгөө яг өөрийнх хөстөөхөө онцлогоос нь хамаарат тэр болгон буулгаж авч чаддаггүй байх нь шүү дээ. Тэгэхээр яг арчил гэхээсээ илүү урьдчилан сэргийлээч гэсэн юм хамгаалаач. Тэгэхээр эмэгтэйчүүдэд нөгөө эмэгтэйчүүдээс илүү их нөгөө үс суналт арсны хөгжөлтөнд нөлөөлдөг юм маань стресс. Тэгэхээр стресс гэдгийн хувьд болохоор бид цаана энэ кортизол дааврын тухай л ярьж бид нар даавар гэдэг ярихаар тэгэхээр нөгөө кортизол даавар юу хийдэг талаар ярих юм бол дахиад төвөгтэй асуудал байна тийм. Стресс багтаа байх. Стресс маань өөрөө одоо ямар ч нөгөө нэг одоо эрүүл хүн одоо ариулч гэдэг юм уу одоо жишээлбэл арх тамхи хэрэгэлдэггүй амьдралын зөв хэм маягтай юм шиг мөртлөөсөө стресстэй байх юм бол энэ бол одоо бүх юмнийг одоо кортизол бол өөртөөсөө аимшигтай даавар. Тэгэхээр стресстэй байх юм бол тэр үс унах хичнээн сайхан үнэтэй арчилгааны бүтээгдэхүүнээс үсэндээ им уусан витамин хэрэгэлсэн тийм. Тэгэхээр энэ стресс байх юм бол энэ одоо ямар ч нөлөө авахгүй. Гэтэл стрессгүйгээр хүн ингээд жаргаж одоо уух тийм одоо жоохноор тийм жаргаж одоо магадгүй босод юмд хандаж байвал өдөөсөө хүн тэгэл арсанч биенч өсөнч сайхан байх л. За арсан дээр бас нэг хамгаалах юм гэсэн дээр эрэгтэйчүүд ер нь нарны тосыг түрхэж явах ёстой юу? Энэ талаар тэгэхээр энийг гоё хэлээ. Тэгэхээр нөгөө ер нь арсыг гадаад төрчөөс хөшөөлдөг юм бол нэг нэмэрт нарны нөгөө юу шиг туяа. Тэгэхээр нарны туяа маань тэрүүний ярьжсэн тэр коллаген ширхгүүдийн хоорондоо холбоос ингээд суллаад идэг. Тэгэхээр тэр суллахаар нөгөө коллаген ширхэг маань илүү нөгөө уян биш болоод тийм илүү хэврэг болоод сунамтгай болоод ингэж үрчлээсээ биелдэг. Мэдээж бид нар нөгөө одоо гадаа ажилладаг хүмүүс одоо зүгээр дотор ажилладаг хүмүүсийг бодвол илүү арсны үрчлээ ихтэй байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нарны туяа айгүй чухал. За одоо орчин үед нөгөө залуучууд маань ялгаа авахгүй гадаа ажиллах нөгөө тохиолдсон харьцангуй бага. Гэхдээ л нөгөө бас нарны тос заавал хэрэглэнэ. Дээрээс нь одоо орчин үед нарны тоснууд маань ийм дэлгэцийн нөгөө хамгаалалттай одоо гэрлийн хамгаалт гэсэн. Тий, blue protector гэдэг юм нэмэгдээд гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар одоо энэ нөгөө бичлэг хийж байгаа залуучууд ч гэсэн өдөржин л ажлын онцлогоос хамаарат нөгөө энэ гэрэлтэй хурц гэрлийн дор байж шít. Энэ гэрлүүдээс хамгаалдаг тэр нөгөө давхар одоо тийм найрлагатай тоснууд үйлдвэрлэгдээд ирсэн. За ойлгосноо. Тэрийг бол заавал би одоо гадаа гарахгүй юм чи өдөржин оффистаа суух юм чинь гэж бодоод дөрөхгүй байж болохгүй байна шүү дээ. Тэгэхээр одоо бид нар ч гэсэн тий одоо бид нар гар уцалт компьютер энэ одоо гэрлийн хэрэглэж айгүй их болсон. Бараг нараас их болсон учраас маш их баярлалаа эргэжтэйчдийн өмнөөс айгүй гоё үдэ зөвлөгөө байлаа. Тий. За тэгээ өнөөдрийн маань подкастэнд хүрэлцэн ирж үнэтэй цагаа зарцуулан зөвлөгөө өгсөн Алтан цул эмчтэй баярлалаа. Тэгээ цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье. За